Саршны өдрүүдэд төрөл хүргэсэд ах дүүс настан буурлуудын даа зочлон залгасан эдгээр хүүхдүүд өнөөдөр сургуулийнхаа найзууд багш нартайгаа залгаж байгаа нь энэ юм. Хүүхдүүд өнөөдөр тоо бодож томьёо цээжлэх хүс. Монгол түмний уламжлалт баярын утга учир, бэлэгдэл, ёс заншил, өв уламжлал, мэдлэг хүндлэг соёл суралцаж саршны өдрүүдийн сонин хачин мэдсэн сонссон бүхнээ ангийн найзуудтайгаа хуваалцчихлаа. Шинийн 6-ны өнөөдөр хичээлд ирсэн хүүхэд болгон үндэснийхээ дээл хувцаар гойцоож цагаан сарын утга учир агуулга бэлэгдлийг сонсож байлаа. Тэд анги танхимдаа эдээ засч, бие биелгээ хийж, барилдаж, шагаа харуулж цагаан сар өдрөлтгийг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Өмсөн дээл хувцас гоёл чимэглэхийн талаарч бусдаа сонирхолж байсан юм а. Нөө намайг ивэл гэдэг. За, ивэл энэ жил цагаан сараар хөдөө явсан уу? Яваагүй. Улаанбаатар хотод шинэлсэн юм уу те? Олон айлаар орсон уу? Тэгээ зовхтой ер нь юу гэж хэлэх вэ? Амар нөө. За. Тэгээ зөрүүлээд ахмад хүмүүс нь юу гэж сургаал хэлж байна? Амраа гэж нэ. Өвөө эмээ хөдөө бас байдаг юм ба штэ те? Өвөө эмээдээ хандаж юу гэж хэлмээр энэ чамайг зурагтаар харж байгаа штэ. Сар шиндээ сайхан шинжтэн хүүн удахгүй очно гэж. За баярлалаа. Энэ үйл ажиллагаа гоё таалагдж байна уу? Таалагдж. Ирээд маш олон зүйл бас шинээр сурч мэдвэ. Ямар гоё дээлтэй юм бэ? Яасан гоё гоёлтэй юм бэ гэсэн үү? Тий. За энэ гоёл дээлийг нь хэн хийж өгсөн? Энэ манай аниг. Анаад нь дагдсан дээл юм ээ тий. Энийг авсан юм уу? Яасан гоё. Дээлэндээ зориулж авсан юм уу? Тий. Залгачаа болохоор ингэж залгаж. Ингэж хэлдэг сар шиндээ сайхан шинэлсэн үү гэж хэлдэг. Маш их айл ороод маш мэдлэгт авсан. Энэ бол Монгол үндэсний загчин ясны хувцас байгаа. За манай ээж бол өөрөө загчин ястай. Тэгээ энийгээ бас би энэ 100 жилийн ойгоор бас хийлгэж аваад яг энэ хувцсныхаа утга учирыг аягүй сайн ойлгож авсан. Тэгээ энийгээ бас одоо бас шавнартаа ч гэсэн таньж мэдүүлье гэдэг үднээс өнөөдөр энэ хувцаараа гойж гангарч ирлээ. За яг одоо миний өмссөн байгаа энэ зүйл болохоор энэ малгайг өмссөн гэр үлтэй буюу сэвэргэр эмхтэй гэж хэлдэг юм байлээ. Тэгээ үсэнийг бооно. Хэрвээ 2 боогоод магадгүй энэ одоо торцгийг өмсчих юм бол тийм ээ энэ бол охин гэдэг зүйлээр гаргаж байгаамаа гэдгээр тийм ээ. Тэгэхээр энэ айлд орохороо охин байна уу, тэр айлын гэргий байна уу гэдгийг нь бид нар бас өмсөн зөсөн хувцаараа өсний шүлжил дээрээ бас таньж мэддэг юм байна. Энэ бол бидний зайлшгүй мэдэх ёстой өв соёл байхгүй юу? Тэгэхээр энийгээ бас энэ хүүхдүүдтэй, сургуулийнхаа хүүхдүүдэд таньж мэдлээ гэдэг багш нь гангарч ирсэн.